President болцохоор Монгол Улсын хуулийн гишүүн 280 оны дарга Нямбатар гишүүн хэлцээрсэн байна. Нямбатар гишүүн өнөөдрийн үргэлжлүүлсэн хаалганд өнөөдрийн эмгэг дэвшүүлээ. Өнөөдрийн зөвлөгөөнөөс нэвтрүүлэн тухай хууль Монгол Улсын нэвтрүүлэн тухай хууль шинжилгээ найруулагдсан. Шинжилгээ хийж хэрэгжиж одоо яг энэ эхлэл үед ийм зөвлөгөөн болж байгааг хосдогтой байна. Монгол Улсын нэвтрүүлэн байгууллагыг үүсгэх хөгжлөөр харьцангуй бие даасан байгууллагч хөгжсөн цаг хугацааны хүртэл түүх богинотой боломжийг олон улсын нэвтрүүлэн байгууллагын жишг хөрөнгөний эрхийн хамгаалалт төрийн эрсдэл чиглэлийг хэрэгжүүлэх энэ үйл ажиллагааг харьцангуй богино хугацаанд Монгол улсад төлөвшүүлж хийж байгаагаа бас их онцлогтой. Тэр ч утгаараа өнөөдөр бас Монгол улсад дэлхийн 12 байгууллагын төлөөллөөс бүрдсэн ийм нэвтрүүлэн байгууллагын олон улсын томилж зөвлөгөө болж байна. Монгол улсын их хурлын 400,000 оны даргын хувьд өнөөдрийн үйл ажиллагаанд амжилт хүсье. Цаашид Монгол улсын нэвтрүүлэн байгууллага олон улсын нэвтрүүлэн байгууллагын олон хурал зөвлөгөөний чиглэлийг хэрэг амжилттай хэрэгжүүлж дэлхийн нэвтрүүлэн байгууллагын хөгжилд Монголын нэвтрүүлэн байгууллага өөрийн гэсэн хөрөнгөний оруулах болно гэдэг үгсийг хэлээ. Хурд оролцогчдод дахин амжилт хүсье.